Кофе цай ярилцлагын нэвтрүүлэг маань үргэлжлэж байгаа үзэгчдээ дараагийн зочид студид маань хүрэлцээрсэн байна. За Монгол үндэстний уламжлал зан үйлийн өргөө нийгэмд үйлчлэх төрийн бас байгууллагын тэргуун Сүхбаат хүрэлцээрсэн байна. Өглөөний өмнө төргий та сайхан амарсан уу? За Монгол сайн байна уу? За та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргье. Сайхан амарлаа. За баярлалаа. Тэгэхээр кофе цагаар дайлдаг байгаа. Тэгэхээр энэ хөө цаг уунгаа бид бүхэн халуун дотны яриа өрнүүлье гэж тань бас хэлсэн байгаа. За тэгэхээр Монгол үндэстний уламжлалт зан үйлийн өргөө гэд энэхүү өргөөний талаар төрийн бас байгууллагын талаар илүү их тодорхой мэдээлэл өгөөд яриагаа эхлэх зөв болоо гэж бодож байна. За тэгье да. Монгол үндэстний уламжлалт зан үйлийн өргөө 1997 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За энэ үед л бол одоо тухайн үеийн одоо урлаг соёлын тэргүүлэх гэх юм уу одоо зүтгэлтнүүд маш олон хүмүүс бол 3000 уран бүтээлчд бид нэгдээд энэ одоо үйл ажиллагаа эхлүүлсэн байгаа. За монголчуудын энэ язгуурын өв соёлыг бид нэр одоо авч үлдэхгүй бол маш их хэцүү болсон ийм цаг үед байна гэж тухайн үедээ ярьж байсан. За гэвч Монгол үндэстний уламжлалт зан үйл бол ах уй талаараа маш их одоо доройтж алдагдж байгаа. За бид түүнийг одоо боловсролын одоо салбараас олоход бол биш хэрэгтэй болчих. За шинэ тухайны талаас нь бол энэ бол Монгол зан үйл гэдэг юм уу энэ талаасаа бол бас одоо судлагдах зайлшгүй шаардлагатай болчих. За ер нь бол монголчуудын ах уйн соёл бол алдагдаад Монгол хүний тэр хүн байхын одоо ухаан нь бол өрхөгдөж ирсэн. Ийм л одоо цаг үеийг бол тухайн үеийн одоо 3000-аад уран бүтээлчд маань дэмжээд энд бол маш олон сайхан уран бүтээлчд байсан. Одоо Сундуу Гавьяат Хөмөйчин за мажиг авагч уртнасан багш Норвсан багш за ингээд одоо бол энэ уран бүтээлчдээс бол бас одоо хүмүүс байна. Гэхдээ ихэнх нь бол бас тухайн цаг үед бол идэвхтэй үгээ хэлэх ёстой байсан юм уу гэж бид боддог. Гэвч энэ үйл маань одоо үргэлжилсээр бидний одоо хийх ёстой цаг үед манай одоо байгууллагаас явуулж байгаа энэ сургалтанд суусан хүмүүс бол 226 дугаар анги одоо хичээлж байгаа. За тэгээд энэ одоо сургалтанд суусан хүмүүсийн санаачлагаар энэ үйл ажиллагаа бол идэвхжиж байна. За бид энэ хүмүүст бол маш их талархаж Монгол зан үйлээ, Монгол ёстыг уламжлал энэ амнаас чихэнд дамжиж ирж исэн агуу их өв соёлынхаа дээдийг авч үлдэх ёстой гэсэн энэ л одоо уриалга дээр бол нэгдээд за бид хамтдаа гэсэн уриалгыг мөн оршихуй амгалан болтугай гэсэн уриалгыг одоо гаргаад ингээд хүн болгонд одоо хэлээчээ гэж. Яагаад тэгэхээр энэ бид хамтдаа гэдэг мөн чанар нь ерөөсөө бидний анхны одоо 30 жилийн өмнө хэлжсэн зүйл маань Окторгоо ертөнцийн нэг хэсэг нь бид гэдгийг л одоо ухаарж ойлгох хэрэгтэй. Тэгээ энэ ухамсар бол эд эстэйч эрчим бүхэнд ч нөлөөлдөг гэдгийг бол шинэ толгооноор тун удахгүй одоо баталж эхэлнэ. Ер нь бол ихэнх одоо физикчид, квант физикчид ялангуяа сансар судлалынхан бол энэ тал дээр нэлээд олон одоо туршилт судалгаануудыг хийгээд баталж эхэлсэн байгаа. Тэгэхээр бүх одоо шинэ толгойн салбар болгонд баталж эхлэх энэ зүйлийг монголчууд ямар өндөр түвшинд нь хөгжүүлж чадаж бүр зан үйл болтлоо хэлбэршүүлж байсан юм бэ. Бүхэл зүйл дээр нь одоо эрчим энерги болоод шингэсэн. За жишээлбэл одоо цай уух болгонд дахил өргөл өргөдөг монголчууд тэр ямар нэгэн шашин шүтдэг байна, эс шүтдэг байна, огт хамаагүй. Хажууд ч нэрсэн одоо keyboard beat ч юм уу зочин гişин ямар нэгэн сүнс байна уу? Тэр болгонд л одоо эрчим матери болгонд дахил өргөө сурж исэн байна шүү дээ. Гэтэл одоо энэ аяглах дэгж аяг гэдэг маань өөрөө маш чухал зүгээр зочинд бол одоо аяг өх одоо цай барихтаа тэр эрчмийг ингээд нэмж өгч ирсэн. Ийм учиртай. Тэгээд эрчмийг нэмж өгнө гэдэг бол өөрсдийнхөө хуруугаа бол дээр нь гаргахгүй. За дээрэс нь одоо бөөрөн дээр нь эрхийг ордоод энэ дөрвөн хуруутай хаталтан тавиад ингээд тохоо төвшин өгдөг шүү дээ. За ингээд өгтөө хүртэл Окторгоо ертөнцийн хажууд чинь байна уу, хаа хол байна уу, зочин гээ чинь сүнс байна уу, өөрийнхөө язгуур одоо тэр тэнгэр гэж байдаг юм уу тийм ээ. Өвгдөөсийн сахиус шүтэн одоо юу л вэ? Хажууд нь байдаг орны эзэд лус авдаг эрчим матери сүнс бүгдэнд нь дахил өргөж өгдөг байсан юм ухамсар, агуу ухамсар шүү дээ. Тэгэхээр ийм одоо агуу үндэстэн, язгууртан одоо ураг удмынхан бол дэлхийд хавардж байна. Жишээлбэл бид нар энэ аргачлалыг нь сураад авах юм бол цай уух болгондоо, хоол идэх болгондоо агуу чанартай гэдгийг мэдрээд тэр одоо Окторгоо ертөнцийн бүх зүйлүүдтэй зөв харьцаж эхлэх нь байна. За энэ аргачлалыг мэдгүй хүмүүс бол одоо хамгийн одоо наазах нь харамчийн тоонд ордог. Жишээлбэл хажууд чинь зогсож байгаа тэр сүнслэг хий бодлог, бодтойлог бусад бүх зүйлүүдэд өгөхгүйгээр өргөл одоо дахил тань дайлжин шүү гэж хэлэхгүйгээр өөрөө уучдаг. Ийм л одоо зуршилтай болчлаа шүү дээ. Энэ бол одоо суурин иргэншил бидний уламжил алдагдаад үүний цаана байгаа эрчимлэг маш чухал зүйлүүд нь алдагдаж ухамсарт түүнээс нь одоо ангижирч байгаагаас
одоо шалтгааж эхэлж байна гэсэн үг. Тийм учраас цай хоол юу идэж ууж байна? Одоо оршихын бүх зүйлүүдэд дахил өргөжсэн ийм агуу үндэстэн өнөөдөр одоо тэр уламжлалаасаа салах юм бол түүний цаана байгаа бусад ард түмэн хөтлөж исэн хүч нь одоо хөдөлгөгч араа нь тийм үү хүрдэн одоо зогсчих юм бол араас нь дагаж явахгүйтэй адилхан энэ соёлын өв нүүдэлчдийн одоо язгуур мэдлэгийн ох манлай дээд одоо эрчмийн одоо маш одоо агуу зүйл сансар огторгон мөнчөр зөгцөн оршихын ухаан нь бол бас гээгдэх магадaltaй болж байгаа. Тийм учраас одоо энэ аргачлалыг түгээн дэлгэрүүлэх сургалтын одоо төв байгуулахын санаачилсан энэ сургалтанд суусан хүмүүс энд ямар чухал болохыг одоо хүн болгон мэдэрч байна. За тэгээ энэ одоо сургалтанд суусан хүмүүс бол хэдийгээр монгол хүн болгон одоо монгол зан заншлаа өнөөдөр сайн мэдж яаг нь бид нар нэлээд бүрхэгдээд эхэллээ шүү дээ. За энэ бол зөвхөн одоо монголчуудын ахуйгаас одоо ахуйд ингээд зан үйл бодлоо хэлбэрчжсэн маш өндөр түвшний эрчим бөгөөд маш их сайн судлах юм бол одоо гайхамшигтай чанар нь харагддаг тийм л зүйлүүд болохоор өнөөдөртөө нууц гэдэг талаасаа ингээд одоо нуугаад байх жишээтэй. Гэтэл энэ нуугдмал байж байгаа зүйлийг бид өөрсдөө нуугаад бүр дараад байх юм бол монгол хүн гэж ер нь хүн байхын ухаан алдагдаад мянганд нь одоо зөв тийш нь одоо залж манлайж ясан энэ аргачлал энэ одоо бит бус өв бит бус өв болоод алдагдах юм бол энийг нэг 100 жилийн дараа ч юм уу хаанаас ч ирээд болохоо байж байгаа. Гэтэл бидний ясанд цуснд эсэнд цөм бөөмөнд байгаа тэр мэдээлэл эрчим энэ бол идэвхжүүлж чадах юм бол тэр агшиндаа үүчиж эхэлдэг. Ерөөсөө сансар огторгын зүй тогтынхаа дагуу идэвхжиж гэнэ гэдэг маань өөрөө энэ хүн байхын ухаан буюу булчирхай болгон маань эрүүл ажиллах нөхцөл бүрддэг. Жишээлбэл одоо эмэгтэй хүүхдүүд 11 нас хүртлээр ай чанартай болж булчирхай болгоно бүтэн ажиллаад бие орон бүрэн болж ингээд одоо төлөвшдөг байсан. Энэ хугацаанд 10 нас хүртэл нь охтуудыг бол сургадаг байсан энэ уламжлалтай. Жишээлбэл зөв алхаж гიშгээс ахуулаад айлын хүүхдийг хөлсөөхгүй байх. За ингээд адаглаад гэртээ орохдоо хүртэл янз бүрийн бохир эрчимийг чирж орохгүй байх. Маш олон ухаан энэ дотор явж байгаамаа. Гэтэл энийг одоо сүүлийн үед одоо нарийн төвшөнд нь ойлгуулж шинжлэх ухаанчаар баталгаажуулахгүй байсан учраас шинжлэх ухаан яагаад тэгэхээр энийг өнөөдөртөө бол танин бариагүй хурд хүчийг нь бол өнөөдөртөө тодорхойлоогүй учраас өнөөдөр бол алс цаанаас энэ бол жоохон баталсны дараа хэрэглэх ёстой гэсэн байдлаар хандж баталгаажуулдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн одоо батлагдаг маш олон зүйлүүдийг бид нар орхиж гээсээр байх уу гэдэг асуудал гарч иж байгаа. Тийм учраас шинжлэх ухааны одоо өнөөдрийн үндсэн зорилго нь болохоор монголчуудын энэ хэрэгжиж исэн зүйл рүү орж эхэлж байна. Энд гарцаа байхгүй Америкч болоод Оросч байна уу тэргүүлэх гэсэн Япон одоо ямар л одоо улс байдгийг хөгжингүй байгаа. Тэр эрчим энергийг судалж байгаа. Тэр төвшөнд нь гарцаа байхгүй Монгол улсын энэ одоо уламжиж ирсэн зан үйл дотор агуу зүйлүүд байгаа гэдэг нь бүх зүйл дээр нь бол батлаад эхлэх тийм цаг байна л да. Тийм учраас бид нэр энэ одоо сургалтанд суусан бүх одоо сурагч одоо нарт бол уриалга гаргаад та бүхний тусламжтайгаар энэ мэдээллийг хүн бүхэнд хүргэж байгаа. Энэ монголчуудын ганцхан төдий өмч биш юм аа. Соёлын өв, монголчуудын соёлын өв бас биш. Хэрэглэх одоо хүсэлтэй сонирхолтой ямар л үндэстэй, ямар л шашинтай, ямар л нас хүйтэн байна. Бүгд энийг хэрэглээд бүх төрлийн өвчнгөөс, зовлонгоос магадгүй одоо янз бүрийн асуудлаас газар дээр нь салаад тэр хүний одоо дотоод эрчим хүчний ундраг нь идэвхжээд эхлэхээр ерөөсөө л адаглаад нүдэндээ одоо галтай нүүрэндээ одоо цогтой гэж ярьдаг шүү дээ. Энэ одоо байдал нь идэвхжиж эхэлдэг. Өөрөөр хэлбэл нүдний галт цог сэргэнэ гэдэг нь дотоод эрчим хүчний ундрахтайгаа сансрын эрчмээр холбогдоод дотоод идэвхжил буюу өнөөдрийн эм тариагаар орлуулж болшгүй тэр агуу зүйлийг эс болгондоо идэвхжүүлэх тэр аргачлал нь болохоор тодорхой хэмжээний хэдхэн минут болон гэвч одоо энэ ч идэх буюу агшин төдий хугацаанд илүү өндөр түвшний өөрийгөө сэргээх юм чадвар хүчтэй болдог. Тэр хүний тохиох янз бүрийн одоо осол эндэлж байд юм уу муу зүгийн одоо сөрөг эрчмүүдийг ер нь бол өвчин зовлон гэж юу гэдгийг осолч гэсэн ялгаа байхгүй бохир эрчмийн нэгдэл байж байгаа юм шүү. Түүнийг сарних одоо хурд хүчийг бол эрхшээгээд энэ огторгоо ертөнцийг одоо тэр чигээр нь одоо идэх буюу харьцах тийм хүчтэй гэдгээ өөрөө мэдрээд тэр мэдлэг чадварыг бол бүр одоо анх бол мэдээлэл байна. Тэрнийг одоо идэвхжүүлээд мэдлэг болгоод хэрэглээ болгох хэрэгтэй. Энэ хэрэглээг бид нар одоо ойртуулахын тулд энэ үйл ажиллагааг үндсэндээ бол 30 жил явуулж ирсэн. Гэвч анх бол энэ хүмүүст бол нэг ойлгогддгүй байсан. Одоо бол хүн болгон ойлгож хэрэглэх тийм чанар руугаа нэгэнт орсон. Гарцаа байхгүй хүн хүссэн ч гэсэн одоо эс хүссэн ч гэсэн энэ эрчмийг бол хэрэгжилж байдаг зүйл. Хэрэглээг ойлгоод түүнийг идэвхтэй хэрэглэх юм бол маш өндөр түвшинд одоо өвчин зовлонгоос ангижирдаг гэдгийг бол би нэг хэдэн баримт тавьчихсан байгаа. Энэ дээр бол баталгаатай одоо гэж бол харж болно. За дээр нь жишээлбэл одоо энд
Францын одоо биоэнергийн эмч нар одоо авратерапевт гэж одоо тийм одоо мэрэгжлийн хүмүүс байгаа. Энэ бол шинэ тухаанаар бол зайнаас эмчилдэг аргач нь бол батлагдаагүй ч гэсэн уламжлалаараа ингээд дамжаад явж байдаг. Багшаас шавд ингээд өмчлөөд ингээд явж байгаа. Амнаас чихэн дамжижсэн юм дамжлага. Дээрэс нь одоо сүүлийн үед бидний одоо энэ аргачлалуудыг сураад ингээд явж байгаа. За энэ итгэхийн гэхэд одоо бас хүмүүс байж байгаа жишээтэй. Тэгээ тэр хүмүүс энэ итгэхийн одоо нийт хүмүүс их сонирм. Хүмүүсийг бас харж мэдэрдэг юм уу гэж одоо бидэнд одоо тэгж мэдэрдэг. Тэгээ тэр хүмүүс бол монголчуудыг бол маш хүндэлдэг. За тэгээд энд одоо жишээлбэл их тийм одоо сонин зүйлүүдийг бичээд ингэж явуулсан юм баримтууд байна л да. Тэгэхээр энэ одоо баримтууд нь болохоор тэр хүмүүсийн өөрсдийн одоо хийж өгсөн зүйлүүд байх жишээ. Тэгээ энэ одоо Монгол одоо гаргуултай Ил хааны улсын одоо үед байсан тэр одоо Монгол уламжил зан үйл дотор маш чухал зүйлүүд бас хадгалагдаад бүрхэгдсэн байсныгаа сэргээж авах. Сэргээж авснаар ямар хурдан үүчдэг гэдгийг нь бол мэдрээд эхэлж байгаа жишээтэй. За жишээл энэ одоо Францын одоо биоэнерги амч Франсуа Мария гэсэн одоо хүн байгаа. За энэ хүн бол одоо жишээлбэл нөгөө гол одоо нуруу нугсан дотор нэг юм үүсээд ингээд одоогор бол 25 маягийн. Тэгээ энийг бол энэ бяцлаглаар бид нэг аргачлалыг зааж өгсөн. Тэгээд одоо ингээд идэгсэн байх жишээтэй. За тэгээд тэр нь болохоор одоо ингээд зогсоохгүй бол амь насанд хүрэх юм аюултай байх жишээтэй. За гэтэл энэ одоо зүйлүүд маань өөртөө энэ биоэнергийн эмчнэр хэдий боловч энэ аргачлалыг нь мэдэхгүй байсан учраас энэ бол одоо ойлгомжгүй юм шиг тийм одоо хүмүүст бол харагдаад байгаа. Гэтэл нарийн судлаад үзэх юм бол энэ ганжуурын судар дэж гисэн одоо тийм нууц байдлаар тэмдэглэгдсэн байгаа гэж үздэг. Гэвч түүнийг задлах ухаан нь бол монголчуудын ерөөсөө ил ухаанд бол хэрэгжил хэлбэрчлээ олдсон ийм л одоо байсан зүйл. Жишээлбэл Оросын одоо шинжлэх ухааны академи сансар судлалын биоэнергийн төвийн тэргүүн одоо байна. За түүний бичиг байна. За энэ бас одоо Аризоны их сургуулийн Америкийн одоо энэ одоо тэргүүлэх одоо дэлхийн хэмжээний эрдэмтэн Ойсон Жон гэдэг хүний бичиг байна. За ингээд энэ олон бичгнүүд юу хэлээд байгаа гэхээр ерөөсөө монголчууд энэ эрчим болоод энэ мөн чанараа таних юм бол ямар хурдтай ерөөсөө монголчуудын энэ газрын онцлог бол их чухал юм байна. Тэгэхээр монголчууд бол энэ монгол уламжлалаа хадгалж үлдсэн одоо хамгийн одоо том гүрэн байсан болоод түүний одоо залгамжлал нь бид. Гэтэл бид өөрсдөө энэ залгамж чанараа хадгалахгүй одоо үр удамдаа үлдээхгүй, өвлөгдөхгүй бол энэ бол одоо асуудал бол маш ноцтой тийм улс ард түмний хувьд бол маш асуудалтай тийм болж байна л да. Тэгээд энэ одоо усны одоо хагалбар гэж ярьдаг. За энэ газраас нь за мөн эрчмийн тархвар гэж ярьдаг. Ийм гол газраас нь бид нар энэ эрчмийг дамжуулах ёстой байд юм байна л да. Тийм учраас одоо Чингис хаан хэдийгээр одоо дэлхийгээр одоо тухайн үеийн мэдэгдэж байгаа одоо хамгийн одоо чухал газруудыг одоо эзэгнэн захирч тэнд бол маш олон хүмүүсээ үлдээсэн байх жишээтэй. Тэгээ энэ бол одоо цагийн биднэрт одоо хамгийн чухал зүйлийг ойлгогдож байгаа. Энэ бол эрчмийн дамжуулалтаар хийгээд тэр эрчмийг дамжуулалтаар тэр хүмүүсийн сүнс идэвчснээр бүх хогторгоо ертөнцид ялангуяа одоо манай зам бүтэд маш чухал эрчмийг дамжуулагч нар бид өөрсдөө хүмүүс. Тэгээ энэ эрчмийг одоо бид нар дамжуулахгүй байх боломж огтуул байх. Агшин төдийд бид нар эрчмийг дамжуулахгүй бол асуудалтай байнга л дамжуулагч нар байдаг. Өнгөрсөн ч одоо ч ирээдүйд дамжуулагч. Харин ямар эрчим яаж дамжуулж яах гэдгийг арга ухаан олоод зөв эрчим дамжуулаад эхлэх юм бол энэ хүндрэлтэнд маш том хөрөнгө оруулалтыг хийгээд эхэлж байгаа. Энэ хүн болгоны одоо бие сэтгэлийн ухамсарын төвчлээс хамааралтай. Тийм учраас монголчуудын энэ ухамсар өндөр түвшинд байгаа үедээ дэлхийн хэмжээнд гүрэн тийм байдлаар харьцаж чадчихсан. Одоо бид нар баг буурай үедээ л одоо Чингис хаан энийг доройцсон үед нь сэргээж гаргаж ирсэн л дээ. Гэтэл бидний одоо бидний сэргээх цаг Монгол хүн болгон энийг ухамсарлаад энэ аргачлалыг сурснараа ялангуяа одоо энэ 26-ны хандивын тоглолтод бид энэ аргачлалыг зааж өгч шүү дээ. Тэгэхээр энэ одоо аргачлалыг сурснараа нэгдүгürt эс болгоно эрүүлжүүлээд хоёрдугаарт эрчим бүхнийг төгөлдржүүлэх ариусгах чадвартнууд гэдгийг өөрсдөө мэдрээд хийгээд эхлэхэд тэр агшинда үйлчлэг нь бол үнэхээр одоо агуу гарч байгаа нь бол харж ажиглагдчих жишээ. Энийг бол хүн болгон өөрсдөө царай нүрэн дээр шарж болно. За ингээд одоо ялангуяа одоо янз бүрийн асуудалтай ч ажил үүсэн бүтэхгүй ч юм уу нойр нь одоо өрдгөө шинжлэх ухааны онш нь олддоггүй. За өвдөж зовж байгаа бүр идэгшгүй гэсэн онштой ч байдаг юм. Бүх хүнд энэ огторгоо ертөнцийн би энэ удаа энэ Монгол зан үйлийн одоо Монгол үндэсний уламжилт соёлын агуу зүйлийг бид мэдрээд аваач гэж л одоо уриалга гаргаж байгаа. За энэ уриалгыг одоо хүмүүс одоо ойлгож эхлээд одоо их дэмжиж байна. Тийм учраас бидний одоо энэ дээд ариусгал гэдэг энэ аргачлалыг одоо хүн болгон одоо сурж
авахын сацуу ялангуяа одоо манай сургалтанд суусан хүн болгонд би одоо уриалга та бүхнээр дамжуулан одоо та бүхний одоо энэ сайхан нэвтрүүлгээр дамжуулаад энэ одоо үйл ажиллагаанд хүрэлцэн ирж оролцооч. Энэ бол хүн болгоны огторгой ертөнцийн одоо оруулах ёстой хувь нэмэр. Ийм бол одоо чухал зүйлийг. Ер нь бол эрчим хүчийг бид нар яаж дамжуулдаг гэхээр одоо хүүхдүүд чинь хамаатан сад чинь хаана л байна, хажууд чинь байна уу, хаахад байна уу, гадаад байна уу, хөдөө байна уу, ялгаа байхгүй. Бүр төрөл ярьсан байсан ч гэсэн ялгаа байхгүй эрчмийг бид нар дамжуулж байдаг. Энд орон зай цаг хугацааны ялгамжаагүйгээр дамжуулдаг нэг юм агуу зүйл сансрын мөнчөрт байна л та. Тэр сансрын мөнч нарыг бид нар ашиглаж сурснараа энэ бол удахгүй хэрэглээ очихоор энгийн зүйл болно. Одоо биднийг ярихад бол ойлгомжгүй зүйлүүд нь 30 жилийн өмнө ч юм уу ярьж ирсэн бол энийг бол ойлгодгүй байсан. Одоо бол хүн болгон ойлгодог болсон, хэрэглээ болгох цаг нь ирсэн. Энэ хэрэглээг бол бид нар одоо хэр зэрэг өндөр түвшинд хэрэгжилж чадна. Төдий чинь илүү сайн одоо бие сэтгэл маань одоо сайхан амьдрах нөхцөл бол бүрднэ гэдгийг бол бид одоо туршилтыг маш олонтой хийсэн учраас баталгаажуулж эхэлж байгаа. За ингээд цаашдаа бол шинжлэх ухааны баталгаанууд бол гарч эхэлнэ. Маш олон судалгаа дүгнэлтүүд бол энэ дээр бол хүмүүст бол одоо янз бүрийн бас маргаан өрнөх байх. Гэвч миний одоо төгс сэтгэлтэй хэлэх нэг зүйл бол хүн бол огторгой ертөнцийг эзэгний захирагч нь ухамсарын одоо хөгжлөөс шалтгаалж түүнийгээ үйлдэх цаг нь болчих. Эсдэгвээс бидний одоо янз бүрийн зүйл сөрөг одоо зүйлүүд маш олонтой байдаг. Хэрвээ хүнд ямар нэгэн зүйл тохиолдож байгаа бол тэр болгоныг ерөндөглөн дарах ухааныг эзэмшээч гэсэн тохиолдомдог гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ аргачлалыг одоо сурсан, сурсан хүн болгон энэ агшныг санахад эрчмийг дамжуулалт хийгээд тэр эрчмийн дамжуулалтаар та бүхэн өөрсдийнхөө тэр язгуур чанартай холбогдно. Өөрөөр хэлбэл бурхан чанар танд байгаа юм. Тэр бол төгс гэгэрс нэг хэсэг буюу маш олон цаг үед амьдарч байсан цаашид үргэлжлэх сүнс гэдэг нэг зүйл байна да. Тэгээ энэ сүнс гэдэг нэг зүйл бол байгаа гэдгийг бол шинжлэх ухаан нотлоод эхэлж байгаа учраас түүнээс цаана маш өндөр түвшний эрчим хүч энерги гэж ярьдаг. Энэ одоо хурд хүч нь бол бас агуулгадж байна гэсэн. Тэгээ энэ зүйлүүдийг бид нар одоо хүмүүст ойлгуулъя л гэсэн юм зорилготой сургалт маань одоо үнэлшгүй гэсэн утгаар бас явж байгаа. Ингээ хүсэл тавьсан албан газар хувь хүн болгон энэ Монгол үндэсний уламжлалт зангуулын өргөөнд ирээд энэ сургалтыг одоо ураг удмаар хамт олноороо авах боломжтой болох юм л та. За дээд ариусгал тоглолт, хандивын тоглолт энэ сарын 26-нд тоглогдох гэж байна. Тэгэхээр энэ тоглолтын бас одоо яг гол зорилгын дүнд оршиж байгаа юм бол бас оролцож байгаа уран бүтээлчдийг танилцуулбал. За манай энэ үйл ажиллагааг дэмжиж хөдөлмөрийн баатар, Монгол Улсын хөдөлмөрийн баатар ардын жүжигчин Зангад гой. За ардын жүжигчин Монгол Улсын ардын жүжигчин Батсайхан гой, Монгол Улсын гавьяа жүжигчин Норуусан буу гой, Монгол Улсын гавьяа жүжигчин Явгаан гой, Монгол Улсын гавьяа жүжигчин Чулуун хүү гой, Монгол Улсын гавьяа жүжигчин Чаминчлуун гой. За ингээд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан залуу уран бүтээлчид олон хүмүүс бий. За энд одоо бид нар бас дарааллын бас хүчил өчөө энэ билетэн дээр нөгөө хүмүүс маань одоо яаж бичснийг тэгээд энэ өнөр жаргал, алтан жаргал, эрдэнэ цэцэг, Ариун Баатар, Инх бат, Отхон жаргал, Отхон туяа, Ган дулам, Төвшин сайхан, Сүрэлт. За ингээд одоо Монгол үндэсний одоо Монголын үндэсний цирк, хөсгтөн хамтлаг, алтай хамтлаг, үн чуулга, ятгын чуулга, эхэл сан, мөн данс, за хамтлаг. За ингээд соёл урлагийн сургуулийн болоод хөгжим бүжгийн консерватори гэх мэтчлэн олон мэрэгжлийн байгууллагууд бас дэмжиж оролцож байгаа. Олон байгууллагууд одоо бас нэмэгдэх одоо ийм байдалтай ингээд байгаа. Тэгээд энэ билет бол бас тасалбар маань одоо хүмүүст бол ингээд бид нар ерөөсөө ингээд сайн бас ягаагүй зарлж марлаагүй байна л да. Тэгээд хүмүүс бол одоо энийг сонсоод энийг чинь ойлгож ухаараа энийг дэмжиж ерөөсөө хүн болгон тийм сэтгэл төрдөг юм байна. Ер нь Монгол хүн учраас монголчуудынхаа тэр язгуурын соёлыг би дэлгэрүүлэхэд гар бие оролцъё гэсэн сэтгэл маш агуу сэтгэл. Тэгээд энэ хамт олноороо ялангуяа одоо ураг удмаараа энэ одоо тоглолтыг үзэхэд тэр удмын одоо санд байгаа сөрөг эрчмүүдийг засахаар ус гаргаа тэр агшиндаа бид нар хийжсэн уламжлалаа сэргээгээд энэ биеинд байгаа эрчим мэдээлэл идэвхжүүлж авч байгаа. Тэгээ энэ бол маш чухал. Тэгээ сүүлийн одоо бид нартай хамтран ажиллаж байгаа албан газрууд дээр ажиглагдсан нэг зүйл байдаг. Тэр нь болохоор ерөөсөө сөрөг одоо зүйлүүд нь багасаад эерэг үзүүлэлтүүд нь бол нэмэгдээд 25 30 40 хүртэл эерэг үзүүлэлт нэмэгдэж байгаа шүү дээ. Жишээлбэл тэр халбан одоо газар хамт олон дотор ямар нэгэн асуудал байгаа шүү дээ мэдээж. Гэтэл энэ хүн байгаа газар хүн болго өөр ямар нэгэн бас асуудалтай. Гэтэл эс болгонд бас одоо мэдээлэл эрчимэнд бас сөрөг зүйлүүд байх нь ойлгомжтой. Тэгэхээр энэ эрчим мэдээллийг бичил төвшнөөс агуу тэр сансар огторгой ертөнцийн төвшөнд нь хүртэл идэвхжүүлнэ гэдэг бол хүн болгонд одоо маш том ухамсарын идэвхжил идэвхжснээс л буй болд юм байна. Тэр л арга гаргачлалыг буюу энэ
одоо энгийн бөгөөд авгаа тийм одоо аргачлал монголчуудад хадгалагдаж ирсэн байна л да. Тэр л одоо үүцийг задлах буюу энэ өв гүн ухааны мэддэг гэж бид нэр хэрлээд байгаа. Энэ дээд ариусгал аргачлалаар дэлгэрүүлэх юм бол одоо хүн болгоны сайхан амьдрал, аз жаргалтай байх, ядчил одоо царай нүүр нь өнгө гэрэлтэй сайхан үрчлээгүйч гэдэг юм уу те ийм байх аргыг сураад авна гэдэг. Газар дээр нь бид нэр одоо энийг бол батлаад харуулчих боломжтой. Тэгэхээр энэ бол хүн болгон өөртөө бид нар бас туршилт хийж байгаа. Хүн болгон өөртөө одоо язгуурынхаа мөн чанарыг танин бариад ухамсарлаад ихлэхээр хүн болгоны өөрийн одоо сөрөг үзэгдлүүд нь аяндаа буураад сөрөг муу дадал хөвчлүүд нь хүртэл арилаад эхэлдэг. Аяндаа энийг хүчлэхгүйгээр тийм үү? Өөрсдөө л ингээд аяндаа арилаад эхэлж байна гэж хүмүүс маань одоо аяндаа ярьж явах зэдэр. За ингээд сургалтанд суусан одоо энэ 3 хоногийн хугацаанд бол зарим хүмүүсийн одоо ажил үүс нь одоо бүтдэггүй хэдэн жил хөөцөлж байсан ажил нь бол бүтэхгүй байсан нь бол бүтэж эхэллээ. За ингээд ийм сонин сонин зүйлүүд бол маш олон үр дүнгууд ярьдаг. Жишээлбэл одоо нэг хүүхдэл одоо сонин тийм зүйлүүдийг одоо ажиглахад урд нь одоо жишээлбэл нэг хүүхэд одоо ингээд уйлал байдаг гэсэн. Өдөр болгон уйжиж унтдаг байсан байх жишээтэй. Энийг бол нэрийг хэлэхээ бодё. Энэ манай сургалтанд сүүлийн үед нэг зөв хоолтын клуб дээр хэвээр хийгцэхэд бол энэ ажиглагдсан. Тэгээ тэр хүүхэд нь тэр сургалтанд явсан цагаас эхлээд инээж ягаад унтдаг болчих. Тэгээ энэ бол одоо эцэг эхт нь бол хамгийн их аз жаргалыг авчирсан зүйл байлаа гэж тэр хүмүүс өөрсдөө ярьж байсан жишээ. Тэгээ энэ мэдчлэн маш олон зүйлүүдийн эрг үзүүлэлтүүд гардаг. Гэхдээ бүх одоо өвчин гэдэг маань сөрөг эрчим мэдээллээс болд юм байна. Сөрөг эрчим мэдээллийг бид нар өөрсдөө яаж идэвхжүүлдэг юм бэ? Яаж засдаг юм бэ гэдэг арга ухаанаа олоод засах тийш нь хандлагын одоо зөв гаргаад эхлэх юм бол энэ зүйлүүд бол маш хурдан одоо идэвхжээд ирүүлжээд ингээд одоо цэвэрлэгдэж байгаа нь бол ажиглагддаг. Биеинд байгаа маш олон одоо бохир эрчим буюу одоо нөгөө одоо шимэг чорхоонууд гэж ярьдаг шүү дээ. Бид нар ямар ч эм тангуугаар энэ шимэг чорхоо арилж байгааг бол бас ажигласан. За ингээд одоо ясан цуснд эсэн цөмбөө өмж байгаа бүх одоо өвчлүүд аяндаа одоо ингээд арилаад эхэлж байгаа нь бол ажиглагддаг. За энийг бол туршилт судалгаа хийж бас болно. Би одоо сайн нэг туршилтын одоо зүгээр бичгийг би баримтыг авчрах гэжсэн. За яг хүмүүст ингээд нэг үзүүлэхээр ойлгомжтой зурагтаар тэр хүсвэл бол тэрнийг ирээд бүр мэрэгжлийн түвшний хүмүүс бол шалгаж үзэж болох жишээтэй л байхгүй. Тэгэхээр тиймд бол үнэхээр одоо том өөрчлөлтүүд гардаг юм байна лээ. Тэгээ хүн болгоо энэ аргачлалыг сурах цаг нь болчихжээ. Ялангуяа монголчууд эхлээд сэргчээд бусад одоо энэ ард түмэнд бол энэ эрчим мэдээллийг дамжуулж өгөх юм одоо хамгийн чухал газрыг бид бол амьдарч байгаагийн хувьд ухаарж ойлгох цаг нь болчихжээ гэдгийг л бид одоо хүн болгондоо хэлэх тийм хүсэлтэй байгаа. Энийг бол бүх талаас нь шалгаад нотлоод үзэхэд бол боломжтой юм аа. Ийм л одоо цаг байна л да. Дээд ариусалд очих гэсэн хүмүүс магадгүй юу бэлдэж очих хэрэгтэй вэ? За билет нь хаагуур зарагдаж байгаа бол энэ ч бас маш олон алдар гавьяатай хүмүүс хамтлаг уран бүтээлчдээс оролцож таныг бол тань хамт олныг дэмжиж оролцохоор мэдэгдсэн байна. Тэгээд энэхүү билетийг хаанаас авах вэ? Энэ арга хэмжээнд, энэ сургалтанд, энэ дээд ариусалд яаж одоо хамрагдах боломжтой вэ? За бид билетийг бол 88-3-60-6 гэсэн утсаар захиалж авч болж байгаа. 88-3-60-6. За мөн түүнчлэн тийм. Тэгэхээр энэ утсаар болоод ер нь бол албан газрууд голцоо нөгөө захиалгаар одоо хүмүүстэй ингээд авж байна. Уруугдмаараа одоо бас нутгийн зөвлөлүүд бас энийг авч явах жишээтэй. Тэгэхээр ер нь бол хүмүүс энэ асаа циркийн бол бас билетийн кассаар бол одоо худалдаалагдчих одоо эхлэнэ. Гэхдээ одоо нөгөө албан газруудаас энэ төр авсан билетүүд эргэж ирсэн тохиолдолд одоо худалдаагдах магадaltaй болчиход байгаа. Тэгэхээр энэ билетийн маань одоо голцоо нөгөө захиалгаар одоо хүмүүс бол нэг үе бодох юм бол их сэрж байна. Монголчуудын энэ язгуурын одоо соёл бол дэлхийд гайхах ёстой гэдэг хүн болгон мэдэрдэг, ярьдаг. Түүнийг батлах цаг нь биднэрт одоо хамтын үйлээр баталгаажнаа. Тийм учраас энийг баталгаажуулаад эхлээд тавхан өөртөө туршилт хандлт өөр дээрээ хийгээч. Хэрвээ та нар өөр дээр чи өөрчлөлт гарч явал таны яг өөрчлөлийг гарч байгаатай адилхан үр удамд чинь өөрчлөлт гарч байгаа нь одоо батлагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүүхдүүдтэй бид эерэг эрчим дамжуулж сурах нь байна. За одоо хүүхдүүд ч гэсэн одоо жишээлбэл энэ тоогоо бодож чадахгүй ч гэдэг юм уу, шалгалтанд орохдоо сандрах ч гэдэг юм уу, тийм ямар нэгэн тохиолдол гарахад энэ аргачлалыг хэрэглээл тэнцвэртэй байдал орчин гэсэн үг. Тэгээ энэ тэнцвэртэй байдлыг бол бид нар бол бас газар дээр нь ингээд үзүүлж боловч энийг одоо хурд хүчийн өнөөдөртөө бол нэг шинжилгээнээр нь арай батлаагүй учраас бас гайхаад байна. Энэ долгион хэлбэлзэлт давтамж бүх зүйлүүд бол энэ огтор гүйцэнцэд байсаар ирсэн байчж байгаа байхч болно. Энэ л одоо үзэгдлийг бид нар өөрсдөө бие хийстгэл илүү өндөр түвшинд ойр зан заншил бодлоо хэрэглээд хэлбэршүүлэн одоо сурж байсан энэ уламжлалт ухаанаа сэргийлэх юм бол Монгол улс төдийгүй дэлхийн хүндрэлтэнд маш том одоо эерэг бөгөөд
маш одоо агуу зүйл болно. Тэр битгийхний сансар окторгой эрчимлэг мөн чанарт бидний оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт энэ болно гэдгийг би одоо баталж өөрийнхөө амьдралаар бол энийг бол баталгаажуулсан. Тэгээд олон хүмүүс бол энэ дээр одоо хэлж байгаа. Жишээлбэл та бүхэн энэ үзсэн байх. За энэ тэгт жишээлбэл олон тийм йогч нар, бяцлагч нар бол ингээд харьцахаар тэр хүмүүс бол маш чухал зүйлийг ярьдаг. Та бол ийм хийжсэн байж тээ, ийм хийх ёстой байж тээ. Одоо бол энэ цагийн үед бол мэдрэмжтэй хүмүүс маш олон болсон. Мэддэгтэй хүмүүс бол бас одоо ариун болсон. За дээрэс нь бүр илт мэдлэр тань барих хүний язгуурын үлийг л монголчууд юуг тодорхойлж ирсэн гэсэн бурхны төвшөнд аваачиж үтжижсэн ийм агуу уламжлал байж. Магадгүй энэ 300 жилийн өмнө 1000 жилийн өмнө байжээ гэж би хэлэх гээд байна л да. Гэхдээ энэ уламжлал нь алдагдсанаар сүүлийн 300 жилд орооцсноор бид энэ талаар огт мэдлэггүй болж. Гэхэд мэдрэмж нь бол хүн болгонд байсаар байгаа. Энэ мэдрэмжийг ашиглах юм бол түүнийг баталж бас болно. Шинэ тухааны бичил төвшөнд нь өөрөөр хэлбэл квант физикийн буюу маш одоо тэр бөөмлөг долгионлог тэр урсгал тэр бичил төвшөнд нь бол бид нар одоо түүнийг одоо батлах хэцүү боловч ирээдүйд батлана. Харин мэдрэх боломж бол түүнд хүн болгонд одоо олгоё гэж байгаа. Тэгэхээр энийг одоо хүн болгон мэдрээд ер нь бол үр удамдаа ирээдүйдээ сайн сайхныг одоо авчрыг гэвэл бид маш хурдан энэ аргачлалыг түгээн дэлгэрүүлэх ийм л зайлшгүй шаардлагатай болчиход байгаа. Яг гэвэл энэ зайлшгүй орчиж байгаа октор гүйцэнцийн мөн чанарыг идэвхжүүлснээр бид эерэг дамжуулалтыг хийгээд өөрсдийнхөө таньдгүй агаар тэнгэрийн найрлагын хүртэл тийм ээ агаар одоо энэ бодисын найрлагын хүртэл одоо маш өндөр түвшний идэвхжил оруулж чаддаг ийм л одоо мөн чанар бол хүн болгонд ухамсартанд бол байж байгаа. Гэхдээ бидний нөгөө нэг сөрөг идэвхжил буюу нөгөө атаа хорсолч тийм ээ уур бухимдал ямар нэг юм хүлэгдсэн нэг юмд шунсан тийм ээ ийм зүйлүүдээс болоод хаяач бол бид нар энэ оршихуй чанартай нэгдэх нь ямар чухал болохыг тэр хүмүүс шууд мэдрээд эхэлдэг. Тэр мэдрэх агшин ариун байх тусмаа тэр хүний одоо ойр орчим цацарж байгаа эрчим болоод бусад бүх зүйлүүд маш өндөр түвшинд идэвхждэг болохыг энэ долгион хэлбэлзэл давтамж одоо энэ хүртэл одоо Никола Теслагаас ахвал маш олон хүмүүс бол хилцсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол цөмийн физик судалдаг, сонирхдаг, квант физик сонирхдаг судалдаг ялангуяа инженерүүд бол энийг бол шууд ойлгоод хэрэгжүүлээд эхэлдэг. Яг энэ дээр бол уламжт одоо ухаанд бол байгаа зүйлүүдийг бид нэр сэргийлэх гэж байгаа болохоос биш шинээр юм гаргаж ирэх гэж байгаа юм биш. Угаасаа зүй тогтлоонд дагуу оршиж исэн орчлон ертөнц болоод оршихын одоо мөн чанарыг илүү өндөр түвшинд ашиглах ухамсарыг тань идэвхжүүлье гэж бид нар уриалж байгаа л хэрэгэлдэ. Тэгэхээр энэний одоо тус эрдэм нь болохоор тэр хүнд одоо маш өндөр түвшний одоо идэвхжил ирээдүйд нь яг энэ амьдралд нь эдэст нь цөм бөөмд нь атом молекул протон юу л байдгийг тэр бичил түвшинд нь бүх түвшинд нь одоо идэвхжлийг шууд газар дээрээ одоо өгж байгаа. Энийг бол одоо хүн хэрвээ одоо сөрөг байгаад байх юм бол тэр хүнд бол харин одоо тэр ойр орчны сөрөг эрчмийг идэвхжээд тэр хүн дээр илүү сөрөг үзэгдэл гараад байдаг бид нар бас ажигласан. Эрэг байхад ойлгож ухаарсан хүн болгон за ядаж одоо энэ нэрээ тим юм шалгаж баталж үзсэн хүмүүсийн хувьд бол маш өндөр түвшинд эрэг үзүүлэлт нь шууд газар дээр гарч иж байгаа жишээтэй. Тэгэхээр сүүлийн одоо үед бол энэ янз бүрийн аппаратур хэрэгслүүд их орж ирсэн. Тэр аппаратуудаараа Японы одоо тэр одоо болоод энэ Америкийн, Польшийн, одоо Францын, Оросын гэдэг маш олон аппаратуруудаар газар дээр нь одоо хэмжиж үзэх боломжтой болчихлоо шүү дээ. Тийм учраас энэ газар дээр нь бид нар батлах боломжтой болчихж байгаа. Энэ ч тухай бид нар бас Монголын одоо нэг өдөр гэдэг нэг нэвтрүүлэг Монгол телевизээр бас 5-6 жилийн өмнө энэ шууд газар дээр нь батлах үйлийг хийжсэн. За ингээд энэ бол маш олон туршилтууд бид нэр хийж өнгөрөөсөн баг. Тэгээ энэ туршилт бүхэн юуны тухай гэхээр хүн болгоны сайн сайхны тусанд бол эрчим бүхний матери сүнс болгоныг амарлингуй одоо амгалан оршихын тухайд одоо зорьсон ийм үйл байсан. Энэ болгон батлагдж байгаа учраас бид нар одоо ил ингэж гарах зайлшгүй шаардлагатай гэдгийг бол шинэ тухааны талаас нь хувь хүмүүсийн талаас нь уламжлалт Монгол зан үйлийн талаас нь гарцаа байхгүй энэ монголчуудын өвлөх ёстой. Ирээдүйд энэ ЮНЕСКОд бүртгэгдэх хамгийн том одоо бит бус өв юмаа гэдгийг бол хамтдаа батлая гэж уриалаад байгаа. Шинэ тухааны актемаас хүртэл бидэрт одоо энэ туршилт танц судалгаагаа илүү өндөр түвшинд шинэ тухааны дээр одоо эрдэмтдтэй хамтарч хийвэл илүү сайн байна гэсэн чиглэлийг өгсөн. Учираас л бид одоо энэ зүйлүүдийг бид нар илүү өндөр түвшинд хийхийг зориод байгаа. Тэгээ энэ газар дээрээ шууд батлагддаг. Ийм л агуу зүйл. Тэгэхээр хүн болгон сайхан харагдахыг хүснэ. Залуужуулах даавар тэр дотоодоос ялгардаг гэдгийг ерөнхийд нь бол гадарлаад эхэлнэ. За ингээд хэрэгдээ болгоод ихтгэхээр өөрийнх нь үдийг хараад одоо ямар сайхан болж байгаа гэдэг хүн болгон мэдэрнэ. Тийм учраас энэ эрчмийн засал бол зүгээр одоо яг тэр агшиндаа үүчдэг агуу чанар бол энэ сансрын одоо оршихуйн чанар байхгүй. Тэгэхээр энэ оршихуйн чанарыг бид нар хаяач болов хэрэглээд
ядаж нэг амар амгалан тэр одоо амьдралдаа хэрэглээ болох дадал хвшийг суулгаж эхлэх юм бол үнэхээр одоо агуу өөрчлөлт бол энэ одоо ураг удмын хамт олонд бол өөрчлөлт орж байгаа тэрнгээр батлагддаг да. Дэлхийн улс болгон одоо өөрийн гэсэн зан уул, өв соёл уламжлалтай байдаг. Тэдгээр нь одоо улс болгондоо өөрийнхөө ач холбогдол ав талыг үзүүлдэг. За Монгол үндэстний угсаатны зан уул, өв соёл уламжлал ямар одоо гайхалтай вэ гэдгийн талаар өнөөдөр бас бид товчхон ярилцлаа. Тэгэхээр 5 дугаар сарын 26-нд болох гэж байгаа дээд ариусгал хандийн тоглолтод бас үзэгчид маань хандиваа өргөж бас энэ одоо эерэг эрчмийг өөртөө яаж нэмэгдүүлж цэнэглэх вэ гэсэн сургалт талаар аргачлалаас сурах боломжтой юм болов уу гэж бодож ингээд бидний ярилцах хугацаа бас энд хүрээд өндөрлөж гин. Тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч хүрэлцээж бас үзэгчид маань мэдээлэл өгсөн танд баярлалаа. За тэгээд та бүхэнд энэ бяцлах үе ба бүтээх үе. За дээд ариусгал, за мөн түүжлэн одоо багшийг дээдлэн хөндлөх хөтөч одоо багшийг гэж байгаа. Буддийн шашин бол бүхнийг судалдаг. Тийм учраас одоо бүх шашин бол шашныг хүртэл судалдаг. Тэгэхээр энд бол одоо эрчмийг яаж дамжуулах вэ гэдэг ерөнхий аргачлал болоод энэ дээд ариусгалын гарын авалгыг одоо та бүхэнд одоо ингээд өгье. Тэгээд энэ аргачлалыг бол бас энэ студидтэй тавиад бас хүмүүс цаг цаваараа сонирхож харж байвал одоо бас сайн байна. За тэгээд за маш их баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өглөөний 11 цагаас Асаа цэрэгт болох дээд ариусгал гэдэг энэхүү одоо аргачлал заасан хөтөлбөрт хамрагдаж бас урлаг соёлын сайхан томоохон одууд хүрэлцэн ирж айдуугаа өргөж хамтдаа нэгэн одоо өдрийг гайхалтай сайхан өнгөрөх юм байна. Тэгээд энэ хүмүүст эдгээр одоо дээд ариусгалд хамрагдах гэж байгаа хүмүүсийг бас цагтаа очиод энэхүү одоо үйл ажиллагаанд хамрагдаасаа гэж урьж байна. Ингээ кофе цай нэвтрүүлэг маань өнөөдрийн нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Кофе цай нэвтрүүлэгтэй хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Өргөжлөлийн UBS телевизтэйг хамтдаа байгаарай. Баяртай үзэгчтэй. тааршаа болтугай.